За юуны өмнө бас хаврын сайхан өдөр манай дархны тариаланч ногоочд бас зөвлөдөж одоо тухайн жилийнхаа ажлынхаа чиг хандлагыг тодорхойлж одоо зөвлөгөө хийж байгаа. Нийт зөвлөгөөнд оролцогчдод амжилт хүсье. За ер нь бол манай Монгол Улсын засгийн газраас хэрэгжүүлж байгаа энэ хөнгөлөлтөө хүнс ялангуяа хүнсний ногоон дээр хөнгөлөлтөө зээл техникийн урамшуулал энэ бүх зөвлөд бол ер нь бол тариас ногоочд бол хүрж байгаа. За харьцангуй бол бас зээл хүртээнж бага байдаг гэсэн бол одоо сүүлийн жилүүд бол бас нэлээд хувь бол гайгүй хангалтад явж байгааг би бол хувьдаа харж байгаа. Энэ нь бол эргүүлээд тариаланчтай бол бас бодиттой дэм тус бол болж байгаа. Миний ялангуяа хүнсний ногооны урамшуул бол тариалтын нэмэгдүүлэх, цаашлаад ургац авахд гол нөлөөг бол бас урамшууллын хэмжээ бол тариалж их дэм үзүүлж байгаа. Ер нь бол өнгөрсөн 25 он бол манай газар тариалангийн салбар ер нь бол их гам болсон. Нэлээд шанс шалгасан жил бас чадвар шалгасан. Энд бол өнгөрсөн жилийн ургац алдалт энэ төр бол бүх зүйл энэ гамтай холбоотой болсон. Өмнөгээ дагаад одоо бид ялангуяа манай орхон суман дээр бол энэ талбайн усчлалтын талаарх асуудал бол нэлээд хүндэрч ирсэн. Услалтын систем маань өөрөө бас ажиллаж чадахгүй байгаа, сүйдсэн байгаа, эвдрэл гэмтэлтэй. Тийм учраас одоо ер нь бол талбайг усчлуулах тал дээр бол Сумар нутгийн удирдлагууд, аймгийн удирдлагуудаа бид бас асуудлаа тавиад явж байгаа. Дараач шатандаа бол тариаланчдынхаа одоо ажиллах нөхцөл бололцоог нэмэгдүүлэхэд бид хот ус гарах зайлшгүй шаардлагууд тулгараад байгаа.